Баянгол дүүргийн төр захиргааны байгууллагуудын дунд жил бүр уламжлал олон зохион байгуулагддаг. Спортын наадам, энжил дартс, ширээний теннис, волейбол, сагсан бөмбөгийн төрлүүдэд болж 4 өдрийн турш амжилттай үргэлжлэл явагдлаа. Сагсан бөмбөгийн тэмцээний нээлттэй ажиллагаанд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, улсын их хурлын гишүүн Содном Зундын Эрдэнэ, Баянгол дүүргийн засаг дарга Одон Туяа нарын тэргүүтээ дүүргийн харьяа хэлтс байгууллагуудын удирдлагууд хүрэлцээрж баг тамирчид хүндэтгэн жигссэн байна. Намайг 96 онд анх Баянгол дүүргийн засаг дарга байх үеэс энэ Баянгол дүүргийн тэр албаагчдын дунд энэ дөрвөн төрөлтийн спорт уралдаан тэмцээнийг явуулж эхэлсэн. Тэрнээс хойш бараг тасралтгүй өнөөдрийг хүртэл энэ тэмцээн уламжлалга явж байгаа. Энэ сайхан одоо бас жишээ байгаа. Энэ тэмцээний гол ач холбогдол нь өнөөдөр тэр албаагчдын одоо хөдөлгөөний дутлалын талаас ангижрах, эрүүл чир бие ялдартай байх, тийм ээ, ажиллах чадварыг нэмэгдүүлэх гээд дээр нь одоо байгууллага хоорондын одоо хамтын ажиллагаа, байгууллага хоорондын одоо эв нэгдэл, тийм ээ, бие нэгэ одоо хүндэлдэг, дээдэлдэг гээд олон сайхан одоо харилцаа чанаруудыг бий болгодгоор энэ тэмцээн бол маш ач холбогдолтой. Энэ жилийн сагсан бөмбөгийн тэмцээнд Баянгол дүүргийн төрийн үйлчилгээний байгууллагуудын эрэгтэй 15, эмэгтэй 15 багийн нийт 400 орчим ажилтан албаагч шилжиж явах замын төлөө хурд хүчээ сорьволсолсон байна.